Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Вакцины яа бэлтгэл бол стратегийн бүтээгдэхүүн ордог. Ялангуяа дуургийн бэлтгэлүүд байна, мөн болтын байна, тийм ээ, альбумин байна. За бусад одоо төрлийн вакцинууд бол ерөнхийдөө стратегийн бүтээгдэхүүн. Аливаа улс орн өөрсдөө үйлдвэрлэлээ явуулна гэдэг бол хүмүүст ашигтай, тийм ээ. За маш олон төрлийн одоо эрсдлүүдээс урьдчилан сэргийлж бас чадна. Бид одоо жишээлбэл галзуугийн эсрэг одоо вакцин нэг үйлдвэрлэдэг байсан. За эндээ бол яг эдийн үсгэрийн вакцин гэдэг ямар галзууруулаад дахин авч хийдэг гэсэн технологийн хувьд бол жоохон бүдүүлэг тийм. Гэхдээ үр дүн бол сайтай тийм вакцин байсан. Одоо дэлхийд дахинд нэг хэрэглэхгүй учраас бид тэр вакцины үйлдвэрлэлийг зогсоосон байна. Одоо дэлхийд дахинд ямар ч эсийн үсгэрийн вакцин гэж байгаад байна. Тэгэхээр энэ технологиг бид нар суралцах хэрэгтэй. Энэ технологиг бид нар суралцаад тэгээд докторондоо үйлдвэрлэж чадах бол чадвал яах вэ гэхээр зэрэг жил одоо хэдэн тэрбум орно вакцин оруулж ирдэг. Энэ одоо зүг заалтыг багасгах гэсэн. Нэгдүгээр үйлдвэрлэл хөгжинэ гэсэн, хүмүүс ажилдаа олно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр шинжлэх ухаан бас дагаад хөгжинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг одооны би бол энэ залуучууд бол энэ одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх цаашд нь одоо өөрийнхөө хооронд үйлдвэрлээд уул бусдад импортлоод тийм ээ, экспортлоод ингэ явах бүрэн боломжтой гэж бол хардаг. Ер нь бол анхлаад бид нэр 1950 онд татар газар гэж хаад бүр ингэж ямар ч юм юу газар л одоо анхлаж шангийн тайвал ингэж атар газар эзэмшээд одоо бид нэр өөрсдөө одоо тариагаа яачдаг, будаагаа ичдэг тийм өвчнөө үйлдвэрлэлтэйгээ өвчсөн юм байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан бид нэр бас вакцины бэлтгэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадах юм бол энийг дагаад маш олон юм одоо хөгжих юм боломжтой болж болно гэж боддог. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв.